Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ үнэхээр аимшигтай, хүний санаанд оромгүй нэгэн хэргийн тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Лиза Кнафлен 1971 оны 5 дугаар сарын 2-нд Ohio'д төрсөн. Их сургуулаа төгссөнийхөө дараа Лиза Николас хэмээх залуутай болцож эхлэн удалгүй гэрэлсэн ба 1999 онд охин Мегана үлгэд авсан. Гэвч Меганыг төрснөөс 3 жилийн дараа буюу 2003 онд Лиза Николас хоёр гэрлэлтэд цуцлуулан хоёр тийш болсон. Харин үүнээс 3 жилийн дараа 2006 онд Лиза Кевин хэмээх залуутай дахин гэрэлсэн байдаг. Кевиний хувьд тэрээр мөн л өмнө нь амьдрал зохиож исэн өмнөх гэрлэлтээсээ Коди хэмээх нэг хүүтэй. Кевин Лиза хоёр гэрэлснээсээ хойш мөн л 3 жилийн дараа буюу 2009 онд охин Хейлигээ үлгэд авсан байдаг. Кевиний хүү Коди тухайн үед ээжтэйгээ хамт амьдардаг байсан бол харин Лизагийн охин Меган болон Лиза, Кевин, Хейли дөрөв Ohio'д байх 3 өрөө орон сууцандаа хамтдаа амьдарцгаадаг байсан. Цаашлаад Кевиний хувьд тэрээр том тэрэгний жолоочоор ажилладаг, харин Лизагийн хувьд тэрээр хүүхэд гэр бүл хамгааллын төвд нийгмийн ажилтнаар ажилладаг байсан. За Лиза өөрөө хүүхэд хамгааллын төвд ажилладаг тул Кевин Лиза хоёрыг ярилцж агаад foster home хөтөлбөрт бүртгүүлэхээр шийдцгээч тэдний энэхүү хүсэлтэн ч ямар ч асуудалгүй зөвшөөрөгдсөн. Өмнөх хэд хэдэн бичлэгэн дээр дурддагчжээсэнчлэн foster care гэдэг нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, аль эсвэл гэртээ байх үедээ наад захын хэрэгцээнд хангагддаггүй, аюултай орчинд өсөж торинж байгаа хүүхдүүдийг foster home гэх тодорхой шалгуурын үндсэн дээр хүлээн зөвшөөрөгдсөн гэр бүлүүдэд урт хугацаагаар болон богино хугацаагаар амьдруулахыг хэлдэг. Ингээд Кевин Лиза хоёрын foster home хамрагдах хүсэлтэн зөвшөөрөгдснөөр 2011 онд Сабрина Зуник гэх 17 настай охин тэдэнтэй хамт амьдрахаар гэрт нь нүүж ирсэн. За Сабрина Зуник гэх энэхүү охин нь 1994 оны 10 дугаар сарын 27-нд Ohio мужийн Cleveland хотод Марк болон Сьюзен нарын охин болон мэндэлсэн. Марк, Сьюзен хоёр хоёулаа согтууруулах хундаа болон хар тамхины хамааралтай байсан тул Сабринаг төрсөн цагаас эхлүүлээл байс хийгээл хэдэн сараар шоронд хоригдоод аль эсвэл гэрээсээ яваад алга болчихдог байсан. Сабрина аав ээж хоёроо ингэж ор сургаггүй алга болох бүрт нь нэмээтэйгээ хамт гэртээ үлддэг байсан бөгөөд аав ээж хоёр нь гэртээ байхгүй байх нь түүнд илүү амар санагддаг хэмээн сэтгэл зүйчтэй хэлжсэн удаатай. Учир нь Сабринагийн аав Марк маш түргэн ууртай, ширүүн догшин цан аншинтай хүн байсан бөгөөд хэрвээ эхнэр Сьюзен нь эргэн тойронд нь байх юм бол дандаа эхнэртэй гар хүрч зоддог. Харин Сьюзен гэртээ байхгүй байх юм бол өөрийнхөө төрсөн ээжэд гар хүрч зодож хүчирхийлдэг ийм л аимшигтай хүн. За ухаан орсон цагаасаа эхлээл гэр бүлийн хүчирхийлэл дунд ямар ч аав ээжийн хайрыг мэдрээгүй өссөн Сабрина өсвөр наснд очих үедээ байнга хэрэг тарьж, зодоон зохион хийж, бүр цаашлаад мансууруулах бойд хүртэл хэрэглэж эхэлсэн. Сургуулаас нь Сабринаг зан аашийн доолдолтой хэмээн үзэж сэтгэл зүйн эмч нартай хүртэл цаг товлон уулзуулдаг байсан ба Сабринатай уулзсан эмч нар түүнийг сэтгцийн гүн хямралд орсон, цаашлаад bipolar disorder буюу хоёр туйлд сэтгцийн эмгэгтэй хэмээн оншилсан байдаг. Сабринагийн эмээ Сабринаг яагаад ч зөв амьдруулж муу муухай буруу зуршлаас нь хол байлгая гэд дийлэхгүй байсан тул арга буюу хүүхэд хамгааллын ажилтнуудтай хамтран Сабринаг foster care-т хамруулсан нь энэ байсан. За Сабрина Кевиний гэрт нүүж ирэн Кевин, Лиза хоёр болон тэдний хүүхдүүд болох Меган, Хейли нартай хамт амьдарч эхэлдэг. Сабринад түүний foster home нь эхэндээ үнэхээр их таалагдсан. Кевин, Лиза хоёр Сабринаг яг л өөрийн төрсөн хүүхэдчгээ харж хандаж халамжилдаг ба Меган, Хейли хоёрт Сабринад яг л өөрийн төрсөн эгчгээ ханддаг. Сабринагийн найзууд болон багш нар нь хүртэл Сабринагийн зан ааш болон хэрхэн олон нийтийн дунд бие авч яваа байдал зэрэг Сабринагийн өдөр тутмын амьдралд нь маш эерэг өөрчлөлтүүд гарч байгаа гэдгийг анзаарсан байдаг. Цаашлаад Сабринагийн сурлага нь хүртэл бага багаар сайжирч эхэлсэн. За гэхдээ Кевиний гэрт нүүж ирснээсээ хэдэн сарын дараанаас эхлүүлээд Сабрина байс хийгээл Лизатай муудалцаж үл ойлголцох болсон. Сабрина үргэлж Лизагийн үгнээс зөрж түүнтэй сөргөөцөлдөх болсон гол шалтгаан нь тэрээр Лизаг өөрийн охин Меганда өөрөөс нь илүү хандаж өөрийг нь гатуурхаж байна гэж бодсноос үүдэлтэй. Сабрина үргэлжил Лиза хэрхэн өөрийн охин Меганда анхаарал хандуулж өөрийг нь үл тоож байгаа талаар гомдлох болсон ба сүүлдээ Мегантай хүртэл ойр орхон муудалцах болсон. За ингэж явсаар 2022 оны 10 дугаар сарын 27-нд Сабрина 18 нас хүрч
насанд хүрсэн ба хуулийн дагуу foster care хөтөлбөрт хамрагдах хугацаа ч мөн дууссан. Гэхдээ Сабрина ахлах сургуулаа төгсөх хүртлээр Кевин Лиса хоёртой хамт амьдрах хүсэлтэй байгаагаа тэдэнд хэлсэн бөгөөд Кевин Лиса хоёр ч мөн үүнийг нь зөвшөөрсөн байдаг. За 2012 оны 11-р сарын 15-ны шөнийн 1 цагийн үед шуурхай албаны 911 утсанд нэгэн дуудлага ирсэн. 911 оператор энэхүү дуудлаганд хариулах үед энэхүү дуудлага нь Лизагийн охин 13 настай Мегнаас ирсэн дуудлага байсан ба утасны цаана Меган тусламжгүй уйлж орилж байсан. Оператор Мегнаас юу болсон талаар асуухад Меган хэлэхдээ хурдан ирээд ээжид минь туслаарай. Ээж маань өөхөх нь байна. Манай эгч хутга барьчаад ээжийг минь алах гээд байна. Хурдан ирээрээ гуйж байна хэмээн хэлсэн байдаг. Ингээд Меганы өгсөн энэхүү дуудлагын дагуу цагдаагийн ажилтнууд Кевин Лиса хоёрын амьдардаг гэрт явж очих үед тэдний урдаас 13 настай Меган уйлчихсан хар хурдаараа гүйж гарч ирээд хурдан ороод ээжийг минь авраад өгөөч хэмээн орилж хашгирч байсан. Ингээд цагдаагийн ажилтнууд Кевиний гэрт орон гэмт хэрэгтнийг гараа өргөн унтлахын өрөөнөөс гарч ирэхийг шаардан орилоход тэр чигтээ цуснд будагдсан 18 настай Сабрина нэг гартаа 12 инч буюу 30 см-ийн урттай хутга барьсан чигтээ гараа өргөсөөр унтлахын өрөөнөөс гарч ирсэн байдаг. Цагдаагийн ажилтнууд тэр дорн Сабринаг гавлан гадагш авч гарсан ба түргэн тусламжийн унтлахын өрөөнд орох үед 41 настай Лиза Кнафел аль хэдийн амьсгал хураасан байдалтай орон дээрээ тэр чигтээ цусандаа будагдсан байдалтай олдсон. Цагдаагийн ажилтнууд Лизагийн цогцыг шүүх эмнэлэг рүү илгээхээр бэлдэж явах үедээ унтлахын өрөөнийх нь шүүгээ хагас онгорхой байгааг анзаарсан бөгөөд шүүгээг онгоолгоод үзэхэд Кевин Лиса хоёрын охин 3 настай Хейли өвдгөө тэрвэрчгсэн шүүгийн дотор сууж исэн. Тэгэхээр тэрхүү өрөөнд ямар аимшигтай зүйлс болж өнгөрснийг 3 настай Хейли шүүгээний хагас онгойсон хаалганы завсраар бүгдийг нэг нэгэнгүү хараад сууж исэн гэдг нь тодорхой болж байгаа. За ингээд мэдээж цагдаагийн ажилтнууд тэр дорн Лизагийн цогцыг задлан шинжилгээнд оруулахаар шүүх эмнэлэг рүү илгээсэн. Задлан шинжилгээний хариугаар Лиза биенийхээ бүх хөл хэсгүүдэд хутганы шарх авсан байсан ба толгой болон жавж мөн аман тус газраа хутгалуулсан шархнаасаа болж амьсгал хураасан гэдэг нь тодорхой болсон. Лизад задлан шинжилгээ хийсэн эмчнэрийн тодорхойлсноор Лиза унтчих үедээ халдлагад өртсөн бөгөөд сэрээд бие хамгаалах гэж оролдсон боловч харамсалтай нь бие хамгаалахаар оролдож явах үедээ Сабринад 2-3-га тас тулсан. Цаашлаад Лиза хитрхи их цус алдан биеийн сулдаад Сабринагийн эсрэг хариу үйлдэл үзүүлж бие хамгаалах гэж оролдох боломжгүй болоод ирэх үед Сабрина Лизагийн биед хутгаа дүрж байгаад дотор нь эргүүлж исэн гэдэг нь мөн Лизагийн биен дээр үлдсэн шархнуудаас тодорхой харагдчихсэн. За Сабрина Лизаг нийт 178 удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн гэдэг нь задлан шинжилгээний хариугаар мөн тогтоогдсон байдаг. За ингээд энэ хэргийг хэн үйлдсэн гэдэг гэмт хэрэгт нь бол тодорхой. Гэхдээ яг яагаад? Яагаад Сабрина өөрийг нь эрүүл тав тухтай орчинд байлгаж, ээжхэн, эгчхэн өөрт нь хандаж, бүх зүйл дээр өөрт нь туслахыг хичээж исэн Лизаг ийм аимшигтайгаар амь насыг нь хөнөөх болсон бэ. Мөрдөгчөд гэмт хэрэгтэн хэн гэдгийг мэдчихсэн ч яг яагаад гэмт хэрэг үйлдэх болсон шалтгааныг нь болоогт олж чадахгүй байсан. Сабринаг хэргийн газар дээрээс газар дээр нь баривчлан цагдаагийн хэлцээр авчирч түүнээс мэдүүлэг авч эхэлсэн боловч Сабрина ганц ч үг дуураагүй. Хэрэг гарах үед Кевин трак буюу том тэргээ жолоодоод ажилдаа гараад явчихсан гэртээ байхгүй байсан тул мөрдөгчөд түүн рүү залхан гэрт нь болсон аимшигт явдлын талаар Кевинд дуулгаж Кевин ч тэр дороо хүүхдүүдээ асархаар гэртээ буцаж ирсэн. За Кевиний гэртээ буцаж ирсэн даруйд гэр бүлийнхэн хамаатан садан найз нөхдүүд нь түүн рүү залхан гэрт нь ирж эргэж тойрон сэтгэл санааг нь багч болов дэмжихээр хичээж исэн. Гэхдээ нэг хачиргалтай зүйл нь Кевин ямар нэг байдлаар гунигтай аль эсвэл сэтгэлээр унсан, ер нь л хайртай эхнэрээ дөнгөж алдсан хүн шиг харагдаагүй. Кевиний нэг дотны найз нь Кевин болон Кевиний хүүхдүүдэд хоол хийн гэрт нь авчирсан ба Кевин зүв зүгээр юу ч болоогүй мэт энгийн байдгаараа л байж байгаа нь найзд нь баах зэрэг сонин санагдсан. Цаашлаад Сабринагийн зураг Кевиний хөргөгчөн дээр одоо хүртэл наалттай байж байгааг найз нь анзаарсан байдаг. Гэтэл Сабрина бол Кевиний эхнэрийг нь хөнөөсөн аимшигтай алуурчин шүү дээ. Тиймээс Кевиний найзад Сабринагийн зураг одоо хүртэл Кевиний хөргөгчөн дээр наалттай байгаа нь үнэхээр тухгүй санагдсан. За үүний дараа Лизагийн оршуулах ёслол болж Лизагийн ойр дотны бүх л хүмүүс оршуулах ёслол дээр нэрсэн бөгөөд
тэд бүгдээрээ Кевинийг маш тайван, юу ч болоогүй мэт сэтгэл хөдлөлтөө яг байдгаараа л байж байгаад нь бүгдэл мөн гайхширцгаасан байдаг. Гэхдээ тэглээгээд Кевинийг ямар нэг байдлаар буруутгах нь мэдээж зохисгүй. Учир нь хүн болгоны сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, уу гашуугаа давж гарах нь өөр хоорондоо ялгаатай байдаг тул Лизагийн оршуулах ёслол тэгсгээд өнгөрсөн байдаг. За өмнө нь хэлсэнчлэн Сабрина огт мэдүүлэг өгөхгүй, мөрдөгчөдтэй юу ч ярихгүй бүхэл бүтэн 6 сар өнгөрсөний дараа 2013 оны 5 дугаар сард Сабрина гинтгэн мөрдөгчөдтэй уулзсан мэдүүлэг өгч эхэлсэн. Сабринагийн энэхүү мэдүүлэг нь хэргийн гол учир шалтгааныг тэр чигт нь өөрчилсөн гэж хэлж болно. Тэгэхээр хэргийн гол учир шалтгаан яг юу байсан бэ? За Сабрина Кевин Лиза хоёрын гэрт 2011 оны 6 сард нүүж ирсэн. Сабринаг нүүж ирснээс хойш Кевин Сабринаг өөрт нь массаж хийгээд өгөөч хэмээн гуйдаг болсон. Үүнийгээ Кевин том тэрэг барьж удаан явснаас болж нуруу нь өвддөг болсон тул массаж хийлгэхээр арай дээрддэг хэмээн Сабринад тайлбарладаг байсан. За эхэндээ Сабрина Кевиний нуруунд зүгээр л массаж хийж өгдөг байсан бол сүүлдээ Кевин Сабринаг өөрт нь массаж хийж өгч явах үед нь биед нь баг багаар хүрч эхэлсэн. Ингэж явсаар 2012 оны 4-р сард Кевиний гэр бүлийнхэн болон Сабрина бөөндөө аялалд явцгаасан байдаг. За яг энэ аяллаа үеэс эхлэн Кевин Сабрина хоёр бэлгийн харьцаанд орж эхэлсэн ба Сабринагийн хэлж байгаагаар энэ үед Сабрина өөрөө Кевин татагдан бүр дурлалчихсан байсан. Өмнө нь хэлсэнчлэн Сабрина Лиза хоёр ойр ойрхон маргалдан Сабрина Лизаг өөрт нь анхаарал хандуулахгүй байна хэмээн гомдлож байсан шүү дээ. Гэтэл яг үнэндээ Сабрина Кевинийг Лизагаас харамлан Лизатай байнга муудалцах болсон нь энэ байсан. Ингээд Кевин Сабрина хоёрын цагийг хамтдаа өнгөрүүлэх нь ихэсч гэртээ байгаа үедээ Кевин Сабринаг сургуулиас нь авахаар байнга сургууль руу нь явдаг байсан ба Сабрина хичээлээ тарсны дараа гэртээ харахаас өмнө тэд машин дотор байнга бэлгийн харьцаанд ордог байсан. За тэр байтугай Кевин Сабрина хоёр дундаа хамтын банкны данс нээж Сабринагийн аав нас барснаас хойш Сабринад асран хамгаалагчаа алдсны тэтгэмж болгон улсаас сар бүр өгдөг байсан мөнгийг нь тэрхүү дансанд хийгээд Кевин сар болгон тэр данс руу цалингаасаа мөнгө нэмж хийдэг байсан. Яг энэ үед бол Сабринагийн төрсөн аав нь нас бараад хэдэн сар өнгөрчихсөн байсан үе. За ингэж явсаар 2012 оны 9 сараас эхлэн Лиза Кевинд Сабринаг гэрээсээ явуулах хүсэлтэй байгаагаа ярьж эхэлсэн. Ер нь бол яг энэ үед Лиза, Кевин, Сабрина хоёр юр бусын ойр дотн байгаа гэдгийг нь анзаараад эхэлчихсэн байсан. Гэхдээ мэдээж нөхрийгөө болон Сабринаг өөрөөс нь нууцаар нууц амаргийн холбоотой болсон гэж бол бодоогүй. Зүгээр л Кевин, Сабрина хоёр хоорондоо хэтэрхий дотн байгаа нь Лизад таагүй санагдчихсэн. Ингээд 2012 оны 10 дугаар сарын 27-нд Сабрина 18 нас хүрч Кевиний гэрээс явах ёстой байсан боловч Сабрина өөрөө Лизагаас гуйсаар Кевин ч Лизаг ятгахсаар Сабринаг ахлах сургуулаа төгсөх хүртэл Кевин Лиза хоёртой хамт амьдрахыг Лизагаар зөвшөөрүүлж чадсан. За яг энэ үеэс эхлэн Кевин Сабринад Лизад хайргүй болсон талаараа болон өөртөө гэрлэж хамт баймаар байгаа талаараа цухуулгаж эхэлсэн байдаг. Сабрина Кевинийг зүгээр л Лизагаас салчих хэмээн ятгаж исэн боловч Кевин үүнийг нь болгоогт зөвшөөрөөгүй. Тэрээр хэлэхдээ хэрвээ би Лизагаас салах юм бол 3 настай Хейли охиныхоо асран хамгаалах эрхийг нь 100% ганцаараа эзэмшиж чадахгүй. Тийм болохоор Лизагаас салах биш харин эсрэгээрээ Лизаг бүр мөсөн амьдралаасаа алга болгох хэрэгтэй байна хэмээн Сабринаг ятгаж эхэлсэн. За Кевиний Лизагаас салахгүй харин эсрэгээрээ Лизагийн амь насыг Сабринагаар хөнөөлөхөөр оролдож исэн нь ердөө хүүхдийнхээ асран хамгаалах эрхийг авахын төлөө хийж байгаа үйлдэл бол байгаагүй. Лиза хоёр төрлийн амь насны даатгалтай байсан. Хэрвээ Лиза ямар нэгэн байдлаар амь насаа алдах юм бол Кевин нэг даатгалаас нь $500,000, харин нөгөө даатгалаас нь $250,000 авах байсан. За ингээд Сабрина, Кевин хоёр Лизаг хэрхэн хөнөөх талаар төлөвлөгөөгөө энэ үеэс эхлэн боловсруулж эхэлсэн байдаг. Тэд эхлээд хөлсний алуурчиг хөлсөлж Лизаг хөнөөлөхөөр төлөвлөж исэн боловч удалгүй төлөвлөгөө нь өөрчлөгдөж Сабрина Лизаг буудан хөнөөхөр болсон. Гэхдээ Кевин ямар ч бүртгэлгүй буцаад мөрдөгчөд хэний буу гэдгийг нь олж тогтоож чадахгүй байхаар тийм гар бүү хайж исэн ч олж чадаагүй. Тиймээс энэхүү төлөвлөгөө нь дахиад л бүтлгүүцсэн. За хэрэг гарсан өдөр буюу 2012 оны 11-р сарын 15-ны өглөө Кевин ажилдаа явахаас өмнө Сабринаг сургуульд нь өргөж өгөхөөр тэд хамтдаа гэрээсээ гарцгаасан байдаг.
Ингээд машинтайгаа гэрийнхаа урдаас хөдөлсөн даруйдаа Кевин уйлж эхэлсэн. Тэрээр Лизатай Сабринагаас болж муудалцсан талаараа Сабринад өөрт нь ярьж дахиж ингэж Лизатай хамт амьдарч чадахгүй тул өөрийнхөө амийг хөнөөхөөр төлөвлөж байгаагаа Сабринад хэлсэн. Ингэж ярьж байхдаа Кевин машиныхаа өрүүлийг цохин уйлж хашгирч исэн. За үүнийг нь харсан Сабринагийн сэтгэл нь өвдөж Кевинд өнөө орой би Лизаг хөнөөч хийх хэмээн хэлсэн байдаг. Мэдээж энэ бол Кевиний Сабринагаас сонсохыг хүсэж байсан ганцхан үг нь. Ингээд тэд Лизаг хэрхэн хөнөөх төлөвлөгөөгөө гаргасан ба Кевин Сабринад нэгэнгүү зааварчилгаа өгсөн. Тэрхүү зааварчилгаа нь юу байсан бэ гэхээр Сабрина Лизаг унтсны дараа бүхэлдээ хар хувцас өмсөж, дүүрээч мөн хар давуугаар халахлаад Лизагийн өрөөнд орон түүнийг хутгалж амь насыг нь хөнөөх. Үүнийхэн дараа Лизагийн үнэт идэллүүдийг аван торонд хийгээд өөрийн өмсөж байсан хувцаач мөн тэрхүү торондоо хийгээд гадаа нууж тавих. Дараа нь буцаж Лизагийн өрөөнд ороод цогцыг нь олсон мэт жүжиглэн цагдаа дуудаж бүх зүйлсийг дээрэн мэт харагдуулах. Харин Кевин гэртээ буцаж ирэх үедээ Сабринагийн гадаа нуусан зүйлсийг хол аваачиж хаях. Ийм төлөвлөгөө байсан. За хэрэг гарсан өдөр шөнийн 1 цагийн үед Сабрина төлөвлөгөөний дагуу Лизагийн өрөөнд явж орсон. Энэ үед нь Лиза доошоо харсан байдалтай унтчихсэн. Ингээд Сабрина Лиза дээр явж очин нуруу тус газар нь хутгалсан бөгөөд энэ үед Лиза нойрноосоо сэрэн Сабринатай тэмцэлдэж эхэлсэн. Сабрина Лизаг нойрноосоо сэрээд урдаас нь эсэргүүцэл үзүүлнэ гэж таамаглаагүй байсан тул Сабринаг үргэлжлүүлэн хутгалж эхэлсэн. Харин энэ үед Меган сэрж ээжийнхээ унтлахын өрөөнд гүйж орж ирсэн ба нүрээ хар давуугаар ороочхоод ээжийг нь хутгалж байгаа Сабринаг бол мэдээж шууд таньсан. Ингээд Меган 911 руу залхаж тусламж дуудсан ба Меганыг 911-ийн оператортой ярьж байхад Лиза амьсгал хураагаагүй байсан. Сабринагийн толгойд ямар ч л байсан би Лизаг алах хэрэгтэй. Лизаг алсан ч Кевин намайг яаж хийж байгаа чоронгоос суллаад авчих нь хэмээн бодогдчихсэн байгаа. За ингээд Лиза ч амьсгал хурааж яг энэ үед нь цагдаагийн ажилд нуудж ирж Сабрина ч мөн баривчлагдсан. Сабрина баригдан хоригдсныхоо дараа Кевинийг өөр дээр нь нэрж шоронгоос суллуулан өөрийг нь тэндээс авч гарахыг төвчээртэйгээр 6 сарын турш хүлээж исэн боловч мэдээж огт тийм зүйл тохиолдоогүй. За Сабрина Кевинийг хүлээн шоронд хоригдчих үед харин Кевин юу хийжсэн бэ гэвэл Лизаг амь насаа алдсны дараагийн өдөр буюу 11-р сарын 16-нд Кевин даатгалын компани руу залхан Лизаг амь насаа алдсан талаар мэдээллэж үүнээс ердөө 7 хоногийн дараа гэхэд даатгалын мөнгө авахд хэрэгтэй бүх баримт бичгүүдийг бүрдүүлээд компани руу явуулчихсан байсан. Ингээд 2012 оны 12 сараас эхлэн нийт 4 удаа Кевин даатгалын компаниас $200,000 авч нийтдээ $800,000 даатгалын компаниас хүлээн авсан байдаг. За $800,000 болсон даруйдаа Кевин Флоридад шинэ байшин худалдаж аван бүр цаашлаад зав хүртэл худалдаж авсан бөгөөд 2 шинэ машин худалдаж авахч мөн мартаагүй. Тэр байтугай жижиг онгоц жолоодод сурах сургалтанд хүртэл суугаад амьдсан байдаг. За ингээд Сабрина мэдүүлэг өгөн яагаад хэрэг үйлдэх болсон гол учир шалтгаанаа тайлбарлсан хэдий ч мэдээж зөвхөн Сабринагийн үгээр Кевинийг гэмт хэрэгтэн гэж үзэх боломжгүй. Тиймээс мөрдөгчид Сабринагийн ярьсан бүхэн үнийн эсхийг олж мэдхийн тулд мөрдлөгөө үргэлжлүүлсээр байсан. Тэд хамгийн эхлээд Сабрина Кевин хоёрын эргэн тойрны хүмүүстэй уулзан мэдүүлэг авсан байдаг. Сабринагийн найзуудын хэлж байгаагаар бол тэд Кевиний гэрт Сабринатай хамт очих бүртээ нэг тийм тухгүй мэдрэмжийг авдаг байсан. Учир нь Сабринагийн найзуудын дэргэд хүртэл Кевин Сабринагийн биед хамаагүй хүрдэг, бие биенээ тэрвэрч авдаг, цаашлаад бүр нэгнтэйгээ насанд хүрэхчдийн сэдвээр хошигндог байсан. За Кевин Лиза хоёрын эргэн тойрны хүмүүс ч тэдний талаар адилхан зүйлсийг хэлсэн. Кевин Сабрина хоёр хамт байгааг харахад нэг л тийм тухгүй мэдрэмж төрүүлэхээр хэтэрхий дотн харагддаг байсан хэмээн ярьсан байдаг. Үүнээс гадна Сабрина нэг удаа сургууль дээрээ хэрэг тайраад Кевин Сабринагийн сургууль дээр очиж сургуулийнхын хүмүүстэй уулзсан юм байлээ. Тэгсэн тэр уулзалтын үеэр Сабрина Кевиний өвөр дээр нь суугаад байсан. Энэ нь мэдээж сургуулийн ажилтнуудад маш эвгүй санагдсан. Цаашлаад мөрдөгчид Кевинийг эхнэрийгээ нас барснаас хойш ердөө нэг өдрийн дараа даатгалын компанитай холбогдсон нэхэмжлэл гаргасан талаар мөн олж мэдсэн. Тэгэхээр Сабринагийн ярьсан бүх зүйлс нэг нэгээрээ үнэн гэдг нь батлагдж эхэлсэн байгаа. Ингээд 2013 оны 8 дугаар сарын 9-нд 43 настай Кевин 2 дугаар зэргийн хүн амны хэрэг болон насан туршаагүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон хэрэгээр байравчлагдан хоригдсон байдаг. Кевин бол байцаалт өгч явах үедээ ч тэр шүүх хурлын үеэр ч тэр огт хэрэгээ хүлээгээгүй.
Кевин Сабрина хоёрын шүүх хурал 2014 оны 6 дугаар сард эхэлж, Сабрина Кевиний эсрэг шүүх хурлын үеэр мэдүүлэг өгсөн байдаг. Ингээд шүүхээс Сабринаг 1-р зэргийн уртаас төлөвлөсөн хүн амны гэмт хэрэгт гэм буруутай хэмээн үзэж 30 жилийн дараа давж заалдах хэрэгтэйгээр насаар нь хорих ялаар шийтгсэн. Харин Кевинийг шүүхээс 2-р зэргийн хүн амны гэмт хэрэг болон насан туршаагүй хүүхэдтэй удаа дараа бэлгийн харьцаанд орсон гэх гэмт хэрэгүүдэд гэм буруутай хэмээн үзэж мөн л 30 жилийн дараа давж заалдах хэрэгтэйгээр насаар нь хорих ялаар шийтгсэн байдаг. За өнөөдрийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн хэрэг нэг юм аимшигтай, яаж хүний санаанд ийм аимшигтай зүйлс орж ирж болдгийг гэж бодогдуулахаар ийм хэрэг байлаа. Та бүхэн маань бас энэ хэргийн талаар юу гэж бодож ийн, өөрийн хувийн бодлоо доор сэтгэлээсээ үлдээж бусдтайгаа мөн хуваалцаарай. Ер нь энэ хэргийн талаар олон нийтийн санал бодлыг харж байхад хүмүүс хоёр хуваагдсан байт юм бэлээ. Нэг хэсэг нь Сабринаг энэ бүх зүйлд 100% гэм буруутай. Сабрина бол хувь хүн, түүний үйлдэл аимшигтай хэрэг нь 100% түүний өөрийнх нь шийдвэр байсан хэмээн үздэг бол, харин нөгөө хэсэг нь энэхүү хэрэгт Кевин 100% буруутай. Кевин л дөнгөж 18 нас хүрч байгаа хүүхдийн толгой гугаан хүний гараар могоо бариулсан хэмээн үздэг юм байлээ. За өнөөдрийн та бүхэндээ хүрэхээр бэлдсэн бичлэг маань энэ түрээ дуусж байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэн мэдээлэлч болно шүү. Ингээд дараагийн 7 хоногийн мегмар гарагт шинэ бичлэгээр уулзлаа. Түр баяртай.